Түүчээ залуус. Сайн байцгаана уу, би Хөрөнгө группийн үүсгэн байгуулагч Галуудрах байна. Миний нутаг бол Монгол орн, тэр чигээр бол миний нутаг. Би аль ч нутагт очисон тэр бол би өөрийнхөө нутгаа л гэж боддог. За миний ээж аваа хувьд гэх юм бол бас хоёулаа Улаанбаатар төгссөн. Улаанбаатарын уугуул иргэд байгаа. Наа бол инженер мэргэжилтэй, ээж маань бол санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй тийм хүн байдаг. Хөтөлбөрийн хажууд 40 мянгад төгссөн. Тэгээ манай байр болоо өөрөө аюугаа хүүхдийн тоглоомтой. Тэгэхээр би ер нь бол гадаа маш их тоглох дуртай хүүхэд байсан. Эрчим хүчний инженер мэргэжилтэй. За ягаад гэвэл манай аав өөрөө эрчим хүчний инженер, манай өвөө эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мундаг хүн байсан. Тийм болохоор аав өвөө хоёрынхаа мэргэжлийг өвлж аваад багада би өөрөө бас энэ талд айгуу тийм сонирхолтой хүүхэд байсан юм шиг байгаа. Тоглоомоо дандаа янзалж тавьдаг. Эсвэл бол ингэж бүтээн байгуулалт хийж тоглодог тий. Багасаа нэг тийм юмыг тушиж үздэг тийм зохион бүтээгч болно. Тийм би багада өөрийгөө зохион бүтээгч болно гэж мөрөөддөг гэсэн. Гоё юм онгоц зохион бүтээсэн тий. Гараараа ингээд хөөх юм гойгон бүтээсэн тийм хүмүүсүүдийг хараад за энэ шиг л болох юмсан гэж мөрөөддөг байсан л да. Тийм учраас би инженер мэргэжлийг бас сонгох тэр нөлөөлсөн баг гэж бодож байна. Гэхдээ би яг энэ мэргэжлэр бол ажиллаагүй. За миний ажилласан мэргэжил болохоор маркетингийн чиглэлээр би маш олон жил ажилласан. Нэлээд олон байгууллагуудад энэ мэргэжлэрээ мэргэжсэн гэж хэлж болно. Яагаад тэгэхээр эрчим хүчээр тухайн үед ажиллах гэхлээр арай жоохон өөр юм сонирхоод байсан л та тэр үед би тэр юунд нөлөөлсөн бэ гэхээр би их сургуульд байхдаа загварын дамжаандаараа загвар өмсгч болж исэн л да. За энэ маань бол илүү олон нийтэд харьцах, олон хүмүүстэй одоо нөхөрлөх ийм боломжийг бол надад нээж өгсөн болов гэж би харж байгаа. Тийм болохоор би олон нийтэд харьцдаг мэргэжил буюу маркетингийн мэргэжлийг илүү сонирхож тийм мэргэжлэрээ илүү ажилласан болов гэж би бас харддаг л да. Спортын чиглэлээр ч гэсэндээ би тухайн үед маш олон төрлийн спортоор хичээлдэг байсан. Газрын теннис, за сүүлд би үндэсний рагбигийн шгшээ багийн тамирчин хүртэл болж исэн. Тэгээ энэ маань ч гэсэндээ миний яг спортоор ямар сонирхолтой бай, спортоор карьер хөөгч гэдэг юм, энэ хөө чиглэлийг бас нөлөөлсөн болов гэж би харж байгаа л да. Төгшөө тийм дууга, тийм нээлттэй биш төрлийн хүн байсан учраас за энэ загварын дамжаанд явснараа миний давуу тал нь гэх юм бол за өөрийгөө зөв илэрхийлдэг болсон, хүмүүстэй гоё харилцдаг, зөв харилцдаг болсон, илүү нийгэмшиж ихэлсэн л дээ. Тийм болохоор энэ бол надад болсон бас айгүй том боломж, давуу тал өгсөн юм болов гэж би бас харж байгаа. Тэгэд би эндэж яг энэ хугацаанд загварын өмсгч мэргэжлэрээ байж байгаа хугацаанд 2010 онд одоо Монгол улсыг төлөөлөө дэлхийн мистер тэмцээнд бол анх удаа оролцож ирсэн. За тэрүүгээр бол спортлог төрөлд нь бол эхний 20-д бол орж исэн, амжилт үзүүлсэн. 2013 онд тэрэ Солонгост Сөүл хотод болсон Азийн стар модель шагналыг би авч ирсэн. За топ модель бас болж исэн. Монголын гих мэтчлэн маш олон төрлийн тэмцээн уралдаанд бас орж исэн. Тэгээд одоо хүртэл ер нь бол загварын шоу, за загварын зураг авалтууд санал ирдэг. Тэгэл боломжтой үед нь оролцоо явж байгаа. Тэгэхээр хүмүүс намайг одоо хүртэл загварын өмсөд ингээ ажиллаж амьдарч байна гэж ойлгодог л ах л та. Гэхдээ ер нь бол уусаа миний одоо олон нийтэд харагдаж байгаа зүйл нь ялцчгүй загварын дамжаа, загварын зураг авалтаар танигдсан болохоор тэгж бол хардаг байх л та. Гэхдээ миний үндсэн мэргэжил бол эрчим хүчний инженер, санхүүгийн удирдлагын чиглэлээр бас төгссөн ийм хос мэргэжилтэй. За MCS Group-д нэг 5 гаруй жил ажилласан маркетинг чиглэлээр. Түүний дараа Шунхлаа Group-д 1 жил гараа ажиллаж исэн. Барилгын салбарт нь. Тэгээд 2015 оноос хойш бол би өөрөө Global Marketing Media гэдэг компаниг үүсгэн байгуулаад удирдаад за энэ хугацаанд бол маркетингийн зөвлөх үйлчилгээ, маркетингийн төлөвлөгөө гаргах, за брэнд хөгжүүлэлт, за брэнд бүтээн байгуулалт гэх одоо зэргийн за мөн ивент зохион байгуулалтын зэргээр бол манай компани үйл ажиллагаа өнөөдөр хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байсан. Үүндээ бол бас хүмүүсийн сайн мэдэх Ibiza Music Festival-ыг зохион байгуулдаг компани нээлт, бүтээгдэхүүний нээлтэн дээр ажиллаж байсан нэлээд туршлагатай маркетингийн салбарт бол манай компани бол нэлээд туршлага хөрөмтлүүлсэн. Тэгээд ер нь бол энэ портал сайтыг ерөөдөө ингээд өшөө цааш нь хөгжүүлээд за энэ жилээс бол найзуудтайгаа нэг хөрөнгө оруулалт байгуулаад хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө группийг бол үүсгэн байгуулсан байгаа. За манай хөрөнгө групп маань ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхээр хөрөнгө CGM гэдэг портал сайт байгаа. За энэ маань бол технологийн чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа хийгээ явуулна.
за real estate, за мөн үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын чиглэл, за мөн хөрөнгө медиа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн амжилттай явж байна. Медиа чиглэл нь болохоор яг энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт дутагдаад байгаа. За төсөл эзэмшигч, хэрэгжүүлэгч байгууллага болон худалдаа авагч хоёрын бол гүүрэн болж өгөх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаамаа. Нийгэмд ч гэсэндээ тодорхой хэмжээгээр өөрийнхөө одоо сайн үйлс, өөрийнхөө бас боломжийг нийгэмд зарцуулахыг бас хичээдэг залуучуудын нэг л дээ. Түүндээ ч би номын сан гэдэг аян байгаа. За Magic Box гэдэг нэртэй. За энийг бол Цоомо болон Ган Жавхлан гэдэг хоёр найз маань бол анх санаачилсан байдаг. Тэгээд Ган Жавхлан над дээр ирээд за энэ хүү төсөл маш өргөн өрөөтэй, хүртээмжтэй, маш гоё төсөл байгаамаа гэж намайг энэ төсөлтөд ураад за би бол төслийн нэг гишүүн болоод ингээд энэ төслөд оролцсон байгаа. Эхнийхээ номын сан бүгдээрээ нийлж хагаад босгоод дотоод нөөц болцоогоор босгоод Сүхбаатарын талбай дээр 7 хоногийн хугацаанд танилцуулсан байгаа. За энэ хугацаанд бол нийт ард иргэдээс бол номын хандив хүссэн. За энэ хугацаанд бараг нэг номын сан дүүрэх биш бүр өшөө бүр 3 4 номын сан дүүрэх хэмжээний болно хандивлсан байгаа. Энд бол маш баярлж байгаа. Тэгээд түүнээс гадна тухайн алслагдсан сумд оршиж байгаа тэр хүүхдүүд зориулагдсан яг зориулсан номуудыг хандилж өгсөнд нь бол маш их баярлж байгаа. Тийм болохоор энэ хүү номыг бид нар эхнийхээ төслийг бол бид нар нийтдээ 330 сумаас одоо сонгон шалгалт хийгдсэн. За үүнд бол нийт 75 гаруй сум оролцсноос шилдэг 25 сум бол шалгарсан. За тийм болохоор бидний эхний зорилго бол мэдээж хэрэг одоо байгаад бүтээсэн номын сангаа бол сонгон шалгалтаар шалгарсан. Эхний сумдаа бол бид нэр өөрсдийн биеэр авчиж хүргэж өгөөд түүнээс гадна Mind Tour гэдэг арга хэмжээг бол хамтар зохион байгуулсан байна. За энэ хүү Mind Tour арга хэмжээ нь ямар учиртай гэхээр тэр алслагдсан сумд бид нэр зорж очиж за яг энэ Mind Tour дизайн буюу за өөрийнхөө манлайлж байгаа залуучууд өөрийнхөө амьдралынхаа туршлагыг хуваалцах, за амжилт болон өөрийнхөө бүтээсэн бүх зүйлүүд байгаа туршлагыг хуваалцах ийм төрлийн одоо лекцийг бол бид нар тэнцээ бол зөвхөн хүүхэд залуучууд гэхээс илүү тухайн сумын оршин суугаа иргэд болон за тухайн сургууль, соёл урлагийн байгууллага эцэг эхчүүд зориулж энэ бол лекцийг бол орсон байдаг. Тэгээд бид нар бол тэр шалгарсан сумдаа бол тухайн номын сангаа байршуулад одоо хүлээлгэж өгсөн байгаа. Энэ номын сан бол номын сангаар дамжуулаад хүүхдүүд бол маш их том боловсрол боломжийг бол нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл алслагдсан сум орон нутагт бол номын сангийн хүртээмж, номын сангийн багтаамж, за мөн тэр номны хүртээмж бол тааруу байдгийг бол бид нар маш сайн ойлгож мэдсэн учраас за энэ хүү төслийг бол бүгдээрээ нийлээд гар бие оролцож сэтгэл зүргээ зориулж явж байгаа. Тэгээ энэ хүү зөвхөн нэгийг өгөөд дуусах юм ерөөсөө биш. За энэ бол энэ Magic Box төсөл маань бол байнгын үргэлжилж явна. Өөрөөр хэлбэл эхний шалгарсан 25 сумд бол бид бүгдэнд нь өгөх зорилготой одоо ажиллаж байгаа. 5 богд группээс бидрийг бол дараагийн 2 Magic Box-ыг одоо өгөх энэ боломжоор бол хангасан байгаа. Тэгэхээр 2 дахь, 3 дахь дугаар шалгарсан энэ сумуудад бол бид нар энэ номын сангаа өгөх зорилтсон байгаа. За би нэг хөгжүүлсэн бас миний нэг хувийн нэг бизнес болох гал брэнд гэж байгаа. Гал аялын одоо хувцсны брэнд гэж хэлж болно. Энэ хувцсыг их санаа яаж гарсан бэ гэхээр анх би өөрөө аялах их дуртай. Ялангуяа Монгол орноор их аялдаг. Тийм болохоор аялалд хамгийн хэрэгцээтэй хувцснуудын нэг бол яхаа аргагүй дээл байдаг юм байлаа. Тэгэхээр дээл чи өөрөө айгүй тийм олон талын ашигтай одоо универсал хувцс гэж хэлж болно. Одоо жишээлбэл газар дэвслэгч утгад дээр нь суучна. За нөмрөөд нөмрөг болчихно. За өмсөнгүүт маш дулаахан үйл цонгож гэсэндээ өмсөх боломжтой. Тэгээ ялангуяа монголчин өөрөө зун нь орой сэрүүн байдаг, маш хүйтэн. Тэгэхээр орой сэрүүн дээл өмсөө суугаад бол одоо ялангуяа аялагч нарт бол маш тухтай, дулаахан тийм мэдрэмж өгдөг учраас тэгээ дээлийг бол сонгосон байгаа. Тэгээ дээлийг зөвхөн дээл хэлбэрээр нь биш, жоохон инновацлог шин чанар оруулаад материал нь бол салхины хамгаалттай дотроо дулаахан тийм синтефоник материал, тийм синтефон материалыг сонгож за мөн товчийг нь болохоор би өөрчлөөд ерөөд юм наадаг ийм чиглэлийн одоо юм куртканы хурдан өмсөх зорилттой тийм болгож өөрчилсөн байгаа. Тэгээ энэгээр илүү онцлог учраас манай аялагч нараа хөдөө гадаа явж байгаа хүмүүсүүд
За мөн хотод дотор ч гэсэн өвлийн эд хүүтэнд бол манай дийлэн өмсөө явахд бол айгүй тохиромжтой ийм загварыг бол би өөрөө санаачсан байна. За зөвхөн аялагч гэхээс гадна би өөрөө загвар өмсөгч хүн учраас за хувцс ер нь хүний бид яаж сууж өгөх ёстой, яаж одоо тэр маань бол амьдралын хэм маяг болох ёстой. Зүгээр хувцс гэхээр л гангарааны зүйл биш. Хувцс бол илүү тав тух, илүү нэг функшн буюу хүний хэрэгцээг хангасан байх үүднээс би бол энэ брендийг илүү хөгжүүлсэн байгаа. Тэгэд энэ бүтээгдэхүүнийг би хөгжүүлээд ингэж гаргасны дараа бол хүмүүсүүд бол маш их эрэлт хэрэгцээтэй болсон. Эрэлттэй одоо хүртэл маш олон хүмүүсүүд захиалж байна, хувцас авч байна. Зөвхөн аялал гэхээсээ илүү хот дотор ч гэсэн сэрүүн өдөр өмсөх зорилготойгоор манай дээлийг бол худалдаж авдаг болсон байна. Тийм болохоор манай энэ хувцсны одоо чанар өшөө сайжралтан дээр бол өшөө анхаарч энэ бүтээгдэхүүнийг өшөө брэнд замун маш сайн бизнес болох төр бол анхаарч ажиллаж байгаа. За миний нэг хувийн нэг одоо өөртөө хэлдэг нэг зарчимч гэдэг юм үг гэдэг л да. Хүнд сорилтонд хизээч бүү бууж өг гэдэг нэг үг гэдэг л да. Би энэ үгэндээ ерөөдөө байнга хэцүү зүйл тохиолдох ч гэдэг юм уу. Ер нь бүтлгөө зүйлүүд байвал энэ үгийг өөртөө хэлж өөрийгөө хорсолж зоригжуулж идэг. Хүний амьдралд бол бүхэн дардан байдгүй. Дандаа ингээд сорилт байж идэг. Сорилт болгоны ард бол амжилттай даван гарах, эсвэл бол тисч үлдэх. Одоо тийм зүйлүүд шалгуурууд байдаг гэж би хардаг л да. Тийм болохоор миний амьдралд тохиолдсон бүх зүйл болон миний хийж байгаа ажлууд бол дандаа миний хувьд сорилтууд, даваанууд байсан гэж би хардаг. Тийм болохоор энэ сорилтонд өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй, сэтгэл зүгөө бас давхар бэлдэх хэрэгтэй гэж боддог. Сэтгэл зүйд нөлөөлдөг маш чухал зүйлийг бол би бас одоо өөрийнхөө амьдралынхаа туршлагаас олж авсан. Энэ маань юу гэхээр би бол спорт гэж хэлмээр байна. Спорт бол хүний амьдрал бол зайлшгүй хослуулж хийх зүйлүүдийн нэг гэж би хардаг. Ингэснээр ямар ч хүнд сорилтонд ямар нэгэн зүйл тулгарсан одоо стресс, одоо оюуны энэ хүчин зүйлийг бол спортоор дамжуулж, гадагшлуулж өөрийгөө рефреш буюу ахин шинжлэх юм боломжийг бол олгодог гэж би хардаг. Ингэснээр дараагийн одоо зүйлийг сорилтыг даван туулах чадвар бий болдог гэж хувь төлөвшдөг гэж би хардаг л да. Тэгэхээр миний хувьд бол амьдралын одоо ажил мэргэжлийн хувьд гэх юм бол маш их одоо дэм тусч болж исэн зүйл бол одоо хин нэгэн ментор биш, хин нэгэн одоо юу гэдэг мундаг одоо зөвлөх хүн бол байгаагүй. Тэр бол зөвхөн спорт л байсан би. Спортод бол өөртөө бясалгаж, за энэ бүх боломжийг харж, за дараагийн одоо шатаа ахих энэ бүх боломжийг тэндээс бол олж харж өөрийгөө шинжилж исэн болохоор би өнөөдөр бол өнөөдрийн магадгүй хүн сорилтуудыг даваад нэг жижигхэн давааны одоо дээр нь гарсан юм шиг санагддаг л да. Тэгэхээр миний хувьд бол маш олон даваанууд одоо зөндөө байгаа. Тэгэхээр тэрнийхээ төлөө маш сайн төлөвшөөд, маш сайн одоо сэтгэл зүгөө бэлдээд мөн даван туулах стратеги өөрөө боловсруулаад түүнийхээ төлөө араас нь хичээх хэрэгтэй гэж би хардаг. За мөн доктортой зөксөө зайгүй хөдөлмөрлөж, зөксөө зайгүй одоо өөрийгөө эрэлхийлж тууштай байдал бол ямар ч хүнийг бол бас тодорхой хэмжээний дараагийн шатанд авчихдээ гэж би хардаг. Амжилттай хүний одоо доор нь ажиллаад үзэх хэрэгтэй. Нэгдүгээр зарчим. Хоёрдугаар зарчим бол тэр сайн мундаг одоо юу гэдэг өөрөөсөө илүү чадвартай тийм хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтарч ажиллах юм бол тэр хүнтэй нэг баг болж чадна гэсэн үг тийм. За гуравдугаар зарчим бол чи дараа нь өөрөөсөө илүү мундаг чадвартай эсвэл мундаг тийм хүнийг авч ажиллуулах хэрэгтэй. Тэр хүний хүсэж байгаа хүлээлтэнд нь хүрч тийм цалингийн өгөөд хамтарч авч ажиллуулах хэрэгтэй. Ийм зарчим хүний амьдралд үйлчлдэг юм болов уу гэж би хардаг. Тийм болохоор эргэн тойронд төчөөлөгч мундаг залуучуудтай хамтарч ажиллаж үзэж явах хэрэгтэй. Түүний доор одоо удирдлагын доор нь ажиллаж үзэж явах хэрэгтэй гэж би хардаг. Миний хувьд гэх юм бол би одоо шилдэг мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж үзэж байгаа үе дээр явж байгаа гэж би өөрийгөө харж байгаа. Өмнө нь бол би мундаг дандаа төчөөлдөг бизнесмен, мундаг хүмүүсүүдийн удирдлагын доор ажиллаж исэн учраас тэр хүмүүсүүдээс маш их юм сурч авсан. За тэрийг бол өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлснээр бол миний магадгүй алдаж унах энэ зүйлүүд арай багассан, илүү одоо төлөвлөгөөтэй, илүү бодлоготой, илүү санхүүгийн одоо тооцоололтой ч гэдэг юм уу тийм бизнес илүү ямар бизнесийг илүү яаж тооцоолох вэ гэдэг суурь
одоо мэдгэдэггүй ч гэдэг юм уу боломжуудыг би тэр зүйлээс авч олсон байх гэж хардаг. Одоо бол би мундаг шилдэг залуучуудтай хамтарч одоо бизнес хийж байгаа. Тэгэхээр тэр залуучуудаас суралцж эргүүлээд одоо үүдний хамтдаа мэдээлэл солилцоод синержи үүсгэж ажиллаж байгаа гэдэг бол одоо үүдний хамгийн том бас боломж гэж би хардаг. За магадгүй би илүү амжилтанд хүрээд илүү мундаг одоо боллоо гэж үзэхэд бол шилдэг мундаг залуучуудыг би авч ажилуулна. Өөрөө болохоор тэр үүсгэн байгуулсан бүх юмнуудыг бол хөндлөгөөс нь хардаг. Энэ зарчим л хүний амьдралд үйлчдэг байх гэж боддог. Тэгэхээр би шинэ залуучууд ялангуяа хугацаанд болоог байх. Заавал чи шинэ бизнес үүсгэх гэж шинэ одоо зүйл рүү одоо хөрөнгө оруулалт хийгээд одоо өөрийгөө сорих гэж байх шаардлага байхгүй гэж би харж байна. Хамгийн эхлээд шилдэг хүнийг олж уулзаад түүний багт нь ажиллаж үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Ерөнхий ивэнттэйгч Одтан үйлдвэр үед амьдсан нууцчор. Хүн болгон цаг миний хувьд гэсэндээ өдөр болгоныг жоохон өөр өнгөрөхийг бас боддог л доо. Гэхдээ мэдээж хэрэг хүн болгоны одоо өдөртөө зарцуулж байгаа цаг болгон өөр байгаа. За миний хувьд гэх юм бол би өглөө эрт босоод өглөөнийхөө цай ундаг уусныхаа нараа заавал дасгал хөдөлгөөн хийдэг. Ялангуяа өглөө дасгал хөдөлгөөн гэх юм бол тухайн өдрийг илүү эрч хүчтэй байлгаж чаддаг. Илүү одоо гэдэг нь павертай, илүү тэр өдрийг илүү амжилттай болгох гол үндэс суурна гэж би бас хардаг. За мөн дасгал хөдөлгөөнийг хийж ажил төрлөө хөөцөлтэй явахад бол тухайн өдрийн бүтээмжийн би бараг 50% хийсэн юм шиг надад сэтгэл дүүрэн санагддаг. Бүтээмж өндөртэй юм шиг. Тэгээд мэдээж хэрэг ажил дээр яриад ажил дээр ажилчтайгаа хурлаа хийгээд за маш олон байгууллагуудад бид нэр одоо энэ бизнес дээр дөнгөж одоо юу гэдэг гараад арай удаагүй учраас маш олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Уулзлууд маш их хийж байгаа. Өдөрт бол дөрөж 2-3 хүнтэй уулзалт хийж байгаа. За мөн гэрээ хэлцээр ажлын төлөвлөгөө. За оройн нь бол хийсэн ажлуудынхаа дүгндэг. За өнөөдөр ямар ажлууд хийж бүтэв, ямар уулзалтууд, ямар зүйлүүд бүтэмжтэй болов, бүс бүтлгөө болсон зүйлүүд бас мэдээж байгаа. Уулзалтууд хойшлогдох ч гэдэг юм уу. Ажлууд хийгдэх ажлууд төлөвлөсөн газрууд маань төлөвлөгөөнд арай хүрээг өгч гэдэг юм уу. Тиймэрхүү ажлууд байдаг. Тийм бол тэрийг фикслээд дараагийн өдөртөө одоо төлөвлөж энэ ажлаа үргэлжлүүлдэг. Тэгээ мэдээж хэрэг ажлаа бол айлтгаар цагтаа хийж бүтээж дуусгахыг боддог. За 6 7 цагаас хойш вирус ажил дээр анх бодохыг хүсдэг. Илүү гэр бүлдээ цагаа зарцуулах, гэртээ харж илүү тав тухтай байхыг бас хичээдэг байгаа. За мэдээж хэрэг ямар ч хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаа эзэн болох хэрэгтэй. Тэр ажилдаа өөрөө дуртай байж тэр ажилдаа амжилт гаргана. Амжилт гэдэг хүн болгон заавал мөнгө төгрөгч гэдэг юм уу, эрх мэдэл эсвэл эд баялаг гэж шууд ойлгоод байдаг юм шиг байна. Амжилт бол өнөөдөр чи төлөвлөсөн ажлаа 100% гүйцэтгэж чадчихвал чиний амжилт гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ тэр ажлыг чи 100% өөрөө гүйцэтгээд одоо хийх төлөвлөсөн ажлуудаа үнэхээр цаг хугацаанаас өмнө ч юм уу хамаагүй амжуулж чадчихвал тэр бол ирээдүйд чи энэ ирчээрээ байгаадах юм бол одоо хамгийн амжилттай одоо хүмүүсүүдийн нэг байх боломж бол бүрднэ. Тэгэхгүй ингээд манайхан бол их их дандаа ажлыг хойш нь тавьдаг тий. Дараагийн өдөр нь болгодог ч гэдэг юм эсвэл дараагийн сар руу ч гэдэг юм эсвэл маш их зүйлийг хойш нь тавьдаг учраас энэ магадгүй өөрийнх нь хувийн амжилтанд нөлөөлдөг байх гэж би одоо хардаг л да. Ямар нэгэн ажлыг бол өөрөө чин сэтгэлээсээ хийдэг, за тэрэндээ дуртай, за үнэхээр тэр хийж байгаа ажилтанд бэрхшээл тулгарлаа гэж бодоход тэрийг бэрхшээл гэж үзэлгүй, одоо сорилт гэж хүлээж аваад тэрнийхээ давамж туулах одоо өөрийгөө хурцаж заавал ард нь гарна гэсэн тиймэрхүү эрмэлзэлтэй байх юм бол тэр ажил бол нэг тийм хэцүү хүн зүйл ерөөсөө биш гэж хувьдаа боддог л доо. За түрүү сайн хэлжсэн амьдралын сайхан зүйлүүд нь яг юу байдаг вэ гэдэг. За хүн бол мэдээж хэрэг хайрлж, халамжилж энэ бүх зүйлүүдийг мэдэрч, за байглаасаа ирч хүч мэдрэх ч гэдэг юм уу. Маш олон сонирхолтой гой зүйлүүдийг мэдэрч авч өөрөө хүн сэтгэлийн хүн амьтан учраас хүмүүстэйгээ одоо найз нөхдөдөө хүрээлттэй би маш сайхан байх. Тэрэндээ цагаа зарцуулах. Хүн болгон л одоо тийм завгүй хөдөлмөрлж ингэж гэдэг мөртлөө үнэхээр чин сэтгэлээсээ цагаа төлөвлөж чадах юм бол ямар ч цагийг юунд ч зөөлж гарах боломж бол байдаг юм байна лээ. Тэгэхээр хүн цагийн менежмент буюу хувийн төлөвлөгөөг бол аягүй сайн төлөвлөж явах хэрэгтэй. Магадгүй бүтэн жилээр төлөвлөгөө өөрийнхөө төлөвлөгөө гаргаж чадах юм бол өөрийнхөө бүтэн жилээр дүрсэлж дүр зураг харцдаг гэж би одоо хардаг. Тэгэх юм бол магадгүй ямар үед нь ямар цагаа зарцуулах уу, ямар ажил нь яах вэ гэхэд өөрийгөө бол нэг жилээр бол жилийн дараа ямар байх вэ гэдэг бол айгүй хурдан харах боломж бол харагддаг гэж одоо хардаг. Одоо бол би гэр бүл төлөвлөсөн байгаа.
гэр бүлээ зохиох гээд ингээд ер нь бол төлөвлөсөн. Одоо бол би яг гэр бүлээ төлөвлөөд явах нас маань бол яг зүг байна гэж би одоо харж байгаа. Зарим хүмүүс яг оройтж яана л гэж хэрэлдэг. Гэхдээ би бол өдийг хүртлээр би өөрийгөө нэлээх бэлдсэн болов гэж харж байгаа. Зөвхөн гэр бүл гэхээс илүү өөрийнхөө амьдралдаа илүү бэлдсэн. Ялангуяа дуртай юмаа сонирхож гин, дуртай юмаа хийж үзэж гин, дуртай юмдаа цаг зарцуулж гин. За эндээсээ би өөрийгөө олж авч гин тий. Мөн энэ хугацаанд ингээд хөдөлмөрлөж гин, тодорхой хэмжээний бас капиталыг бий болгож гин. Ирээдүйд би өөрийгөө одоо яг дамжуулалтаа явах бүх юмд руу ингэж боломжоор бас оролцсон байна. Тэгээ ингээ харангуут би бол бас өөрийнхөө төлөвснөөр явж байгаа юм болов уу гэж бас харж байгаа л да. За хайрыг бол мэдээж яриг гэхлээр хоёр хүн бол бие биендээ таалагддаг байх ёстой. Эхлээд таалагддаг байгаад тэгээд дараа нь болоод бие биендээ сэтгэл гаргаж явах ёстой харагддаг. Хүндлэл, итгэл, сэтгэл энэ бүх зүйлүүд нийлээд бол хайрыг бол доктортой барьж авах, доктортой байлгах, илүү их цааш нь гүн гүнзгий болох байх гэж би хувьдаа хардаг. Хамгийн их одоо юу гэдэг хайрыг мэдэрдэг зүйл гэх юм бол би халамжаас их хайрыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл хүн өөрөөсөө илүү нөгөө хүнийдээ сэтгэл гаргаж байна тий. Нөгөө хүнийгаа илүү одоо үзэж байна. Тэндээ одоо юу гэдэг сэтгэл зориулж байна гэдэг бол халамжаар илэрхийлсэн хайр юм болов уу гэж би одоо хардаг. За нийт залуучуудаа бас хандаж хэлэхэд бүгдээрээ урд уртгаа ажиллаа амжилттай хийгээд өөрийнхөө төлөвлөсөн, мөрөөдсөн бүх юмныхаа төлөө ирч хүчтэй, зогсоо зайгүй одоо хүнд сорилтанд хизээч бүү бууж гэдэг одоо миний бодож байгаа үг шиг одоо өөрсдийн гэсэн нэг тийм өөрийн гэсэн өрөө үгтэй болоорой. Тэгэх юм бол тэр амьдралд ч маш их хэрэг болдог. Хизээч одоо юу гэдэг дараагийн түвшинд өөрийг чинь өөрчлөхөд тэр өөрийн гэсэн дотоод мөн чанар ч юм уу маш их чухал нөлөөлдөг шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас мөн бүх залуучууд манлайлагч, түүжийлэгч байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд энэ хөө гоё нэвтрүүлэгт урьсан түүжийлэгч залуус нэвтрүүлгийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхий ивэнттэйгч Од тань үйлдвэр, үе дамжсан нууц жор.